итгэжээ. Би итгэж байна. Бид итгэж байна. Нийслэлийн Монгол Ардын намын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн хамтдаа шийдий сэдвийн хүрээнд 9-р сарын 15-наас 16-ны өдрүүдэд олон улсын найрамдал төвд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга инх бол болон тус намын удирдлагууд Монгол Ардын намын нийслэлийн 9 дүүргийн 400 гаруй төлөөлөгч оролцсон юм а. Өнгөрсөн 6 сард Монгол Ардын намын удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу улсын хэмжээгээр 500 гаруй идэвхтэн сонгуультнуудыг оролцуулсан бүсийн зөвлөгөөнийг Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Эндээс гарсан шийдвэрийн дагуу зүүн бүс, төвийн бүс, Улаанбаатар бүс ийхүү зөвлөгөөнөө хийж тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал дүгнэлтээ гаргаад байна. 9-р сард Хангаан бүс, Баруун бүс зөвлөгөөнөө хийснээр 2014 онд Монгол Ардын намын бүсийн зөвлөгөөнүүд зохион байгуулагдаж санал дүгнэлтүүд нь нэгтгэгдэх юм. Улаанбаатар бүсийн зөвлөгөөний үндсэн сэдэв нийслэлийн тулгамдсан асуудлуудыг бодитойгоор дүгнэж зэгнэж хэрхэн яаж засах, шийдвэрлэх талаар нэгдсэн нэг шийдэлд хүрч гарц олоход чиглэгдсэн байлаа. Монгол Ардын намын дарга инх болд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ ирээдүйн Улаанбаатар хот, ирээдүйн Улаанбаатар хотын хөгжил ямар байх вэ гэдэг дээр нэгдсэн нэг ойлголтод хүрч чадвал түүнийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллаж чадвал ирээдүйн сонгуйлуудад амжилт олж төлөвлөснөө хэрэгжүүлж гардан хийх эрхийг нийслэлчүүдээс авах боломж бүрднэ гэж онцолж байна. Нэгний байдлаар бид 2 удаа улсын хэмжээнд бүх аймаг нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн одоо төвшөнд хүрч иргэд сонгогчдын санал бодлыг сонссон байна. Иргэдийн ярьж байгаа асуудлуудыг бас ажил болох талаар улсын хурал дахь намын бүлэг нэлээдгүй хуулийг төслийг санаачилж ажиллаж байгаа. Тэр харамсалтай бидний санаачилсан, бидний өргөн барьсан хуулиуд тэр бүр улсын хурал хэлцэгдэж тодорхой шийдвэр төрийн бодлого болж чадахгүй байгаа юм аа. Энэ нь бид улсын хуралд хэтэрхий одоо бас цөмх байгаатай эрх баригчид хэтэрхий биднийг одоо их давмгайлж төрж өөрсдийнхөө бодлоор улс орныг авч явах гэж оролдож ирмэж байгаатай бол салшгүй холбоотой байгаа юм аа. Бид Улаанбаатар хотын 9 дүүргийг улсын хурлын 9 гишүүнд хариуцуулж өгсөн. Улсын хурлын 9 гишүүн дүүргийн ажил амьдралтай холбоотой асуудлаар хотын намын байгууллага хариуцсан нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллаж 16 гэхэд нийслэл хотод бид ямар бодлого баримталж, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж улс төрийн сонгуульд улсын хотын дүүргийн иргэдийн төлөвлөгчдийн хурал сонгуульд өрсөлдөх ёстой вэ гэдгийг тодорхойлохын тулд хотын ажил амьдралыг шууд улсын хурлын бүлэг шууд мэдэрч байхын тулд бид 9 их хурлын гишүүнээр 9 дүүрэг хариуцуулж улсын хурлын гишүүнээр бүс хариуцсан намын нарийн бичгийн даргаар тавьсан. Энэ бол намын өдөр төсөөллөөс Улаанбаатар хотыг хэрхэн анхаарал тавьж ажиллаж байгааг илэрхийллээ гэж та бүхэн маань ойлгох хэрэгтэй. Намын хурал хуралцсанаас хойш хугацаанд манай намын эрх тэмдэгт мэрэгд оролцож Монгол Ардын намын ойрын ирээдүйн дунд хугацааны хөгжлийн стратеги баримт бичгийг боловсруулсан байна. Бид удирдах ажилтны зөвлөгөөнд энэ баримт бичгийн төслийг танилцуулж саналыг авсан. Энэ дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн баримт бичиг дотор бол намын ойрын ирээдүйн өмнө тавигдж байгаа зорилтуудын дотор намын анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх, намын боловсон хүчний бодлогын асуудлууд зэрэг онцлог асуудлууд дээр нэлээд анхаарал төвлөрүүлсэн ийм баримт бичгийн төсөл болсон. Удахгүй бол намын баг хурлаар энэ дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн баримт бичгийг бид батлаж нэг намын хэмжээнд мөрдөж ажиллах болно гэж хэлж байна. Бид Улаанбаатар хотод иргэдийн санал бодлыг сонсох асуудал дээр их анхаарал тавьж ажиллаж байгаа. Үүнд нийслэлийн намын байгууллага, дүүргийн намын байгууллагууд бас итгэвч хамгаалалт гаргаж ажиллаж байгаа. Хуучин уламжлалт ардын өндөр гэсэн энэ мягмар гарагт явуулдаг байсан арга хэмжээгээ бид энэ 2014 гарсаар сэргээсэн. Тусгаар тогтнолын ордны мягмар гарагт бид 16-17 цагийн орчимд байнгын уулзалтыг зохион байгуулж байгаа. Мөн энэ зэрэгцээгээр намын удирдлагууд, орон нутаг, иргэд олноор буулгасан худалдаа бизнесийн төв,
ийм онцлог газрууд дээр ч гэсэн бас хурж очиж ажиллаж байгаа. Тэдний үгийг сонсож байгаа. Энэ сурах хүчний хамгийн гол ажил бол иргэд олон түмний үг бодлыг сонсох, түүнийг ажил болгохын төлөө эрх баригчдыг шахаж шаардах асуудал бол хамгийн гол асуудлаа гэж бид бол ингэж одоо үзэж байна. BTJ Нийслэлийн Монгол Ардын нам зөвлөгөөнөө хамтдаа шийдэх суурайтаагаар зохион байгуулж бидний шийдэл шинэ хот гэж томьёолсон. Энэ хүрээнд Монгол Ардын намын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Улсын хурлын сумьяа базар бидний шийдэл шинэ хот сэдвт илтгэлээрээ нийслэлийг хэрхэн яаж хөгжүүлэх талаар саналаа танилцууллаа. Агаарын бохирдол замын төгжрөл хөрсний доройтлоос эхлээд нийслэл шийдэх ёстой олон асуудлууд бий. Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрлийг сааруулах, хотын иргэдийг хотын стандартаар эрүүл аюулгүй амьдруулах чиглэлээр хотын удирдлагууд тодорхой ажлуудыг өнөөдөр зохион байгуулж байгаа ч энэ асуудлыг шийдвэрлэх төр зургийн арга хэмжээ гэж үзэж байна. Тиймээс шин төвлөрлийг бий болгох буюу шинэ хотын шийдлийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл нийслэл хотыг шилжүүлэх тухай энэ тухай асуудал өмнө нь 2 удаа хөндөгдөж яригдж байсан ч ажил хэрэг болоогүй. Гэсэн ч дэлхийн 40 гаруй улс ийм замаар асуудлаа шийдэж байсан сайн дуршлаг байдаг гэдгийг энэ үеэр тодтогч байлаа. Тиймээс үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар нийслэлийг шилжүүлж шинэ нийслэл төрийн байгууллагуудын томоохон төвлөрлийг бий болгох ёстой гэж үзэж байна. Бидний шийдэл шинэ хот. Бидний шийдэл шинэ хот. Мэдээж Улаанбаатар хотод өнөөдөр тулгамдж байгаа маш олон асуудлыг би үе шаттайгаар дурдсан байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд бол яхаарахгүй одоо энэ Монгол улсын зүрхэн болсон нийслэл болсон Улаанбаатар хотыг одоо шилжүүлэн өөр одоо бүс одоо нутагт шинэ одоо нийслэл байгуулснараа дараагийн Улаанбаатар хотыг өнөөдрийн энэ тулгамдж байгаа олон асуудлаас аварч гарах шинэ Улаанбаатарыг бий болгох юм боломж бүрднэ л гэсэн санаа явж байна. Ер нь бол судалгаанууд бол дээрээс хийгдсэн судалгаанууд бол бодиттой судалгаанд байдаг. Ялангуяа хар хорин за 100 мод хотыг Төв аймгийн Дүн сумын энэ туулгуулын айсав за тэгээд Дархан Эрдэнэт хүртэл бас тийм дээр үе судалгаа хийжсэн тоо баримтууд байдаг. Гэхдээ ер нь бол энэ улсын хөгжлийн чиг хандлагыг ялангуяа энэ үндэсний аюулгүй байдал бүс нутгийн доктортой тэнцвэртэй хөгжлийг одоо жиг тангах үүднээс бол энэ газар зүйн байршлын хувьд бол хотын Монгол улсынхаа одоо төв чиглэл бол айхан зүйтэй гэдэг ийм одоо стратегийн байр суурь барих байх гэж бодож байгаа. За хоёрдугаар тэгвэл мэдээж том хот байгуулахын тулд бол яхаарахгүй тэр газар нутгийн байршлын хувьд дээрэс нь цэвэр усны үндэсний асуудал бол нэн чухал асуудал гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж уцаа түшгэлж хүн малж гисэн уцаа түшгэлж амьдрдаг учраас их хотын хүн ард иргэдүүд одоо устай газар байх ёстой гэдэг ийм одоо онлыг бол бас манай эрдэмтдүүд бас дэвшүүлсэн байгаа. Тэгэхээр бид энийг бол болохгүй хөтөхгүй талаас нь биш аль болох шийд гаргаж ирээдүйн иргэдтэй одоо яг шинэ одоо орчин үеийн эко тим хот одоо байх ийм боломжийг л одоо эрэлхийлж энэ саналыг бол гаргаж дэвшүүлж байгаа маа. Тэгээ энийг бол зөвхөн одоо нэг Монгол Ардын нам биш Монголын одоо түрүү Жансан оргоо маш тодорхой хэллээ шүү дээ. Монголын ард түмэн нэгэн үзүүрт одоо нэг чиглэл одоо сэтгэлээр нийлжүүлж энэ хотынхаа асуудлуудыг шийднэ гэж хэлж байгаа төр санал байгаа. Улаанбаатар хотыг 1954 онд 125 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийгдэж байсан бол өнөөдөр 1 сая 200 гаруй хүн амтай болж хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг томоохон хот болсон. Тиймээс тулгараад байгаа асуудлуудаа шийдэхийн тулд зөвхөн нэг газараа төвлөрч чихэлдээд байх биш дагуул хотыг байгуулах замаар хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэж харж байна. Дэлхийн бусад томоохон хотууд төвлөрлөө сааруулахын тулд дагуул хот байгуулах замаар шийдэж ирсэн бэлэн дуршлагыг одоо ашиглах цаг нь болсон гэж үзэж байна. Монгол Ардын нам засаг захиргааны томоохон шинэ хот байгуулах замаар асуудлыг шийдэе гэсэн саналыг дэвшүүлж олон нийтэд энэ саналаа нээлттэй үлдээж байна. За өнөөдрийн бидний тавьж байгаа асуудал зөвхөн нэг санал шийдлийн төслийг одоо Улаанбаатарчуудаа нийслэлчүүдэд бас гаргаж тавьж байгаа. За аливаа улсын хөгжлийн нэг гарц нь бол хотын хөгжил гэж үзэж байгаа. Тийм учраас бид Улаанбаатарт хөгжүүлжээд хотыг хот шиг болгож ээж за улсын хөгжлийг бол давхар ярих юм байна гэдэг бол ийм үндсэн санааг бол дэвшүүлж байгаа. За нийслэл Улаанбаатар нийслэлийг бол бас шилжүүлэх асуудлыг бас энд давхар хөндөгдөд ирж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын өөрийнх нь цол нь бол нийслэл байдаг. Тэнд бол засаг захиргаа улс төрийнх нь одоо байгууллага нь бас давхар энэ Улаанбаатар хотынхоо юм дээр хамт давхар үргэлжлэж явдаг учраас бид нар шин суурин бас шин сууринууд үүсгэж энэ нийслэлийг шилжүүлэх ийм бас
саналыг нь удаал дэвшүүлж тавьж байгаа. Тэгээд энийг маань мэдээж олон талаас нь бид бүхэн ярьж дараагийнхаа гарц шийдлийг бол олох бахаа гэж бодож байгаа. Ер нь альва хотод бол олон бэрхшээл бол байдаг. Тэгээд одоо бидний яриад байгаа төвлөрөл гэсэн асуудал ярьж байгаа төвлөрлийг сааруулах үндсэн концепц маань л явж байгаа. Тэгээд өөрөө Улаанбаатар хот маань бас стандарттай тийм ээ хүн амьдрах аюулгүй амьдрах ийм одоо бололцоог бүрдүүлсэн ийм сайхан хот болохын төлөө бас зорж ажиллаж байгаа. За Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар тулгамдаад байгаа бол үндсэн 7 бэрхшээлийг бол бид нэр бол гаргаж тавьсан байгаа. Энд бол агаарын бохирдол, хөрсний бохирдол, за мөн ногоон байгууллагын хүрэлцээ баг, за мөн авах замын түгжрэл, гэр хороолдох ядуурал, хог гэх мэтчлэнгээр одоо энэ үндсэн одоо бэрхшээлүүд энэ бэрхшээлүүд бид нар нэг нэгээр нь тэмцэх биш нэгдсэн ийм хөтөлбөрөөр тэмцэж одоо энэ одоо бэрхшээлүүдийг арилгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хоёр дахь одоо хотын асуудал яригдж байгаа. Түүнээс ш нийслэл хотыг өнөөдөр бид нэр одоо хар хоринлууч шилжүүлнэ гэдэг юм уу те. Манай нийслэл хариуцсан нарийн бичгийн дараа сумын азруулгаар хувилбар ярьж байгаа. Бидний гол гарц бол ерөөсөө хажууд нь шинэ хот байгуулах. Өөрөөр хэлбэл тэрийг нэршлийн хувьд бол хамаагүй. Дагуул хот гэж нэрлэх нь хамаагүй, тэрийг шинэ хот гэж нэрлэх нь хамаагүй. Зөвхөн одоо Улаанбаатар хотыг өөрөөр хэлбэл түрүү яригдчихсэн тий 550 хүний одоо 550 байхаар тийм одоо ерөнхийдөлгөө хийгдчихсэн. Энэ агуулгаар юу вэ гэхээр ерөөсөө 1 литр сав 1 литрийн савнд 1.5 литр ус ордог байхгүй. Тийм учраас өнөөдрийн үүсэж байгаа энэ Улаанбаатар хотын бэрхшээл хүндрэлүүд бол зөвхөн үүнтэй холбоотой. Энийг бид ямар гарц гаргалгаа байх вэ гэхээр одоо Батүл даргын яриад байгаа тэр шинэ төлөвлөлт гэдэг одоо хувилбараар шийдэх ямарч боломжгүй. Өөрөөр хэлбэл бид нар энэний гаргалгааг шинэ хот гэж үзэж байгаа. Энийг бол бид нар бол Багнуур дээрч байж болно, 100 мод дээрч байж болно. Өөрөөр хэлбэл тэнд бид нар эхний ээлжинд төр захиргааны байгууллагуудын зүгээр бидний төсөлж байгаагаар төр захиргааны байгууллагууд буюу одоо их сургуулиудаа гаргадаа гэтэл бидний тооцоолж байгаагаар хотын хөдөлгөөний 30% нь буурна. Өөрөөр хэлбэл бид нар энүүгээр яаж шийдэх гээд байна гэхээр одоо миний хүүхэд жишээ нь одоо Бацаахан гэдэг хүний хүүхэд энийг түүх болгоё бид нар. Дугаарын хязгаарлалт гэж манай аав залуу байхад намайг хүүхэд байхад дугаарын хязгаарлалт гэж нэг юм байсан. Манай аав нэг өдөр өөрөөр хэлбэл ирэхээр зөрчүүлж машин авч чаддаггүй байсан. Ийм сонирн байсан гэдгийг бид нар түүх болох үүднээс ийм одоо гарцыг гаргаж байгаа. Ер нь бол өөрөөр хэлбэл бидний гол гарц бол шинэ хот, шинэ төвлөрлийг сааруулах, шинэ дүүрэг юм уу, шинэ хот, дагуул хотын нэршлийг бий хийсэн те. Нэршил нь бол хоёр дахь асуудал. Шийдэл нь нэгдүгээр асуудал байгаа ерөөс. Энэ шилжүүлэх гэдэг нь иргэдэд их хүн сонсогдоод байгаа. Одоо ингээд нийслэлч нүүчгээр бид нар яах? Энд ийм одоо үнцэн ийм хот амьдарч байснаас бид нар яах гэж бодоод байгаа шүү. Зөвхөн ер нь одоо өнөөдрийн тулгарч байгаа асуудлуудыг ингээд харах юм бол бид түрүү энэ хэлтгэлээр жишээ гарлаа шүү дээ. Зам татах гэхээр хоёр шиг айлыг чөлөөлж чадахгүй нөгөө айл нь болохоор их мөнгө нэгчиж байна. Одоо 100 эдэн сая ч байдаг тийм. Тэрийг төлж чадахгүй замаа тавьж чадахгүй болчихж байгаа. Тэгэхээр бид одоо энэ олон 300 эдэн мянган машиныг бид өөр яаж зохицуулах вэ? Магистрал ингээд том гүүрэн зам барихын тулд бид байшин нураа. Байшин нураагаад бид нөхөн төлбөрт төлнө. Тэрэнд асар хэмжээний мөнгө зарах байхгүй юу? Тэрний оронд л гол санаа энэ зарах мөнгөө өөр газар төвлөрөл дээр авчиад шийдэж. Улаанбаатар бол нийслэл хот биш ч гэсэн хөгжих жамаараа эдийн засаг нийгмийн Монгол улсын төв болоод хөгжөөд юм. Тэнд бас нэг төвлөрөл бий болчих. Өөрөөр хэлбэл Монгол улс хоёр том хоттой байх боломжийг л яриад байгаа. Энд зарцуулагдж байгаа тэр дэд үтсээр зарцуулж байгаа айлын хашаа бодлож байгаа зарцуулж байгаа мөнгийг тэнд шинэ хотыг бий болгоход зарцуулж. Зөвлөгөө маань бол зөвлөгөөний гол өрөө бол одоо хамтдаа шийдэх гэж байгаа. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр өөрөлдөл одоо энэ нийслэл Улаанбаатар хоттойгоо усан сууж байгаа хүн дээрэс нь тэдгээрт одоо юу яаж байгаа. Тэдгээрийн одоо амьдрал ахуйд нь одоо бас тодорхой саад бэрхшээл болоод байгаа зүйлүүдийг бүгдөө нийлээд хамтдаа асуудлыг хилцэж шийдвэрлэе гэж энд хүрэлцэн ирсэн зөвлөгөөнд ирсэн 600 гаруй гишүүд одоо бүгд 3 үндсэн хэсэгт хуваагдаж тийм ээ 3 танхимд хуралдаж энэ асуудлуудынхаа одоо эцэслээд гаргаж ирээл эндээс шийдвэрээ гаргах та. Нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хот дотроо дахин төлөвлөлт хийх биш, шинэ хотыг байгуулах замаар асуудлыг шийдвэрлэх нь гол гарцаа гэж үзэж байгаа нь. Үүнтэй холбоотойгоор шинэ нийслэлийг хаана байгуулах вэ гэдэг асуулт гарна. Энэ хүрээнд эрдэмтдийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл зэргийг гаргаж олон нийтээр хилцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд асуудал дэвшүүлж байгаагийн хувьд Төв аймгийн Лүн, Өөрхангай аймгийн Хар хорин гэсэн хувилбаруудыг хийлж байна. Одоогийн байдлаар бол Төв аймгийн 100 мод хот, Өөрхангай аймгийн Хар хорин сумын орчим гэсэн ийм одоо яриануд явж байгаа. Ялангуяа энэ саяны гаргаж байгаа санаа бол нэг тийм одоо
одоо шинэ гаргаж байгаа санаа биш. Өмнө нь бол 2 ч удаа энэ асуудлыг бас ингээд ард түмний дунд одоо хилцүүлэг маягаар нэлээ өргөн хүрээндүүд ярилцсан байгаа. Тэгэхээр аль болох одоо бид нэр энэ Эрдэнэтэн иргэдийнхаа судалгаан дээр үндэслээд мөн техник эдийн засгийн үндэслэлийг маш сайн тооцсны үндсэн дээр одоо нийлгийн шийдвэрлэх энэ асуудлыг одоо ярих нь зөв. Ер нь Улаанбаатар хотод жишээл бид нар мэдж байгаа шүү дээ. Жил болгон одоо намар болохоор л утааны асуудал иргэдэг. За агарын бохирдол одоо жишээл тэдэн хувьтай байна гэж хөвгөрлөгийн хэмжээ тийм байна гэж. За дээрэс нь одоо энэ жирийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж чадж гэнэ чадахгүй олон асуудал араасаа цуурдаг. Хоёрдугаар тэгвэл Улаанбаатар хотын энэ хөрсний бохирдол бол үнэхээр хүндрэлтэй болсон байна. Агарын бохирдлоос илүү Улаанбаатар хотын хөрсний бохирдол ер нь аюулын харанг зогсож байгаа гэдэг би санал нэг. Ийхүү нийслэлийн Монгол Ардын намаас нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг шинэ хот байгуулах гэж үзэж байна. Зөвлөгөөнөөс гаргасан шийдлүүдийг сонгуулийн мөрөн хөтөлбөртөд тусгаж, улам боловсронгуй болгож баяжуулна гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцлоо. Бид